Байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Уянга Канада сувгийн YouTube сонсогчид та бүхэндээ яг одоо Монголд гарч байгаа Надад ирээгүй хайр Монголын уран сайхны киног ярьж өгөхөөр шийдлээ. За 4-р анги эхлэхэд болвол бүжин алдрын ээж аав дөрүлээ хоол идэж сууж байхдаа мэргэжил сонголтын тухай ярьдаг. За мэргэжил сонголтын тухай ярьж байхад нь би бүжин 21 настай гэж мэдлээ. Тэгэхээр 20-21 орчим насны 4 найз охин тэгээ алдарч гэсэн энэ хавцаа настай болов гэд мэргэжил сонголтын дээр нөгөө өөртөө итгэлгүй өөрийн гэсэн ухаан сул гэх юм уу те ярьж зөвлөлтөж өгөх хөнгөө бүжин чинь яг би тийм мэрэгчлээ болмоор байна гэж хэлж чаддгүй. Гэтэл алдар болохоор цэцэрлэгийн багш болчихвол да багш мэрэгжил сайхан би чамд туслана гэл ээж аав нь болохоор нанаас нь ээж аав нь жоох ээж нь чи тийм мэрэгчлээ бол ийм мэрэгчлээ бол гэл жоохон тийм төрөмгийн хിവэрэ байгаа. Одоо алдрын гэрт нөгөө соёлогийн аав орж ирдэг. Тэгээ соёлогийн аав болохоор одоо нэг хор найруулагч юм зохицуулагч юм болол гэж харагдаж байна. Одоогийн байдлаар. Тэгээ соёлогийн аав нь болохоор соёлоогоо гадаад руу сургуульд явуулах бүх зүйлсээ хангачаад алдрыг араас нь сургуульд явуулах ийм төлөвлөгөөтэйгээр тэдний гэрт ирсэн байна. Сургуулийн талаар гадаад явах моох гэж ярьж агаад алдраа ахын чамаа нөгөө гадаад явуулахыг чинь зохицуулсан штэ гэдэг. Тэгээ алдар айгу баярлаад өө тийм үү тэгвэл би бүжээг аваад явна гэсэн чинь энэ удаа чи дадлагаар явж байгаа 3 сар учраас бүжээ явах хэрэггүй гэд. Тэгээ бүжээ мэдээж баран штэ тий. Нөгөө олон томооны дунд эвгүй байдалд байгаа бүжээ чинь за чи яваад иртээ гэж хэлдэг. Алдар явах нь тодорхой болсон. Гэхдээ алдар бүжин хоёр хоорондоо илүү дотн болоод яг үнэнгээс л хайртай байгаа юм л та. Вокзалаар дамжиж явж байгаа юм байна. 4-р анги дээрс та баларсан юм болно. Энэ дээр нэгэн зүйлсийг цохон тэмдэглэхэд нөгөө 4 охин байгаа шүү дээ тий. Найз 4 охин бүжээгийн найзууд эднэр бүр сохтуу дүрийг ямар гайхамшигтай бүтээж чадаж байна. Энэ бол туршлага уу эсвэл сурсан эрдэм үү эсвэл багш нар нэм их сайн зааж өгсөн үү авиас уу би үнэхээр мэдэхгүй. Нөгөө өмнөх ангиуд дээр бүжээгийн чинь нөгөө хүмүүс ингээл яаста мангар тэнэг гэлтэй арай хитрхи мэтрхи гэд тэгтгүүлсэн чи энэ дээр бүжээ бүр гайхамшигтай сохтуу охин. Бүр ингээд нүдээ ингээд одоо анаад нээж байгаа нь хүртэл сохтуу. Шууд энэ киноноос сохтуу царай мэдрэгдэж байгаа. Ерөнхийдөө нийлэн шоуддаг амьдралын зорилгогүй нэг тийм бие даасан биш ийм хүүхнүүд алдар гадаад явцсан, ээж аав лагер явцсан, эзгүүчлээд нөө бүжээгийнх ингэж шоудна. За тэгээ шоудж байгаа л маргахын байсгээл жоох юмнаас маргаад тэгж байгаа хоёр нь яваа. Тэгээд хонгороо бүжээ хоёр үлдээд байж итэл нөө ээж аав нь юм туслуулна гэд нэг залуу гэднэрт одоо энэ өөрийнх нь гэрт энэ манай туслах жолоочоо бас юм хүргэж өгч гин гэж хэлсэн. Тэгээ нөгөө хүн нь ирээд хүргэж өгсөн чинь хонгороо тэр үнтэй нь одоо учир ургуулахыг хүснэ. Тэр залуутай унтахыг хүснэ. Тэр залуугаас хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаар 4-р анги ерөнхийдөө дуусч байна. Бүр яг л нэг юм сохтуу охтуудын яриа. За бүгдээ одоо 5-р анги руугаа яралтай орцгоё. За 5-р ангиас маш ноцтой үйл явдлууд болох шинжтэй болоо явчлаа. 5-р анги хэлэхэд нөгөө жолооч болдооч нь юм хүргэж өгөөд гарахтаа хонгороо болон бүжээ тэгээд энэ хоёртой хамт хоёр одоо стакан арх уучдаг байхгүй юу. Тэгээ би энэ ч одоо жолооч гэсэн бидтэй яагаад уучж байгаа юм бэлээ гэж бодсон. Тэгсэн чинь ууж явж байгаад асуудал гаргасан байна. Тэгээд тэр асуудлаа аргалуулахын тулд алдрын нөгөө ex-girlfriend хуучин найз охины ааваас гуйжилтэй. Одоо та намаа аргалаад өгөөч ээ. Би ингээ хурандагийн машиныг одоо эвдэлцэн энтер гэдгсэн чинь нөгөө ах нь толгойн ажиллаад хоёлаа эр хүмүүсийн хоорондох яриа мараа гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь энэ болдоо гэдэг жолооч залууг одоо бүжээтэй явуулдуулах тийм арга олсон бололтой. За ингээд нөгөө залуу чинь бүжээд тусалж одоо гэрт нь хүргэж өгж гэрт нь хэрэгцээтэй зүйлсийг авчирч өгөх ёстой байтал одоо гар хурч гэдэг нь зодох биш шүү. Одоо ойртож дотносож одоо бүжээгийн биед хурч мөрч ингэж эхэлж байна. Энэ залуу бүжээг цуслан дээр нь нөө хадам ээж аавынхын цуслан дээр хүргэж ирээд нүрэ угааж хоорондоо энэ бүжээ хадам ээж аваад над руу юм амар хараад байгаа юм бол би нэг л айгаад байна гэжсэн аа. Чи яриа охтууд манай гэрт ирсэн гэж хэлсэн юм шүү дээ гэд хоёлаа нууцаар нэг нь нүрэ угаад нэг нь усыг хийж өгөнгөө ярьж байтал хадам ээж нь хажуунаас нэрээд сонсчдаг. За дараараа. За баларсан үзэгчд минь ээ.
За ингээд бүжээ маань 2 дахь өдөр найзуудыг авчир дахин шоудаад тэгээд одоо бүгдээрээ эдгээр чинь их тийм сохтож унтлаа удаг охид юм аа. За тэгээ хонгороо нөгөө нэг алдрын найз анх танилцж исэн. Энд чинь бас болтой илүү би одоо бүгдийг болтой гэсэн. Тэр нөгөө найзтай уулзаад одоо ингээд татнасж байна. А бүжээ нь бол шал сохтуу гэртээ байж байна. За энэ 5 дугаар анги дээр бол ер нь бүхэл юм уулттай холбоотой байна. Тэгээд алдар чинь нөгөө гадаадад дипломатчаар ажиллаж дадлага хийж байгаа. А соёлог аав нь яг тэр газрын сургуульд явуулсан. Тэгээ соёлоо алдар хоёр тэр гадааддаа одоо айлч улсад энэ тэ уулзаж уцхах уу гэд ууж байна. Тэгээд соёлоо нь бол алдрыг шал сохтоогоод гэрт нь оруулаад өгсөн. Яг энэний өмнө нөгөө жолооч чинь баярхуу юм бэлээ. Алдрын ээж авд тусалдаг. Жолооч баярхуу бүжээ дээр шал сохтуу дүр эсгэж гэрт нь орж ирээд манай найз охин намайг хуурчлаа. Одоо минь сэтгэл санаа айгүй муу байна. Би танаа жоохон амарч байгаад явъя гэж хэлээд тэдний гэрт унтахаар болдог. За одоогийн байдлаар яг 2 талд ийм юм болж байна. Юу 5 дугаар анги арай хийж дуслаа. За 5 дугаар анги тэр чигээр одоо маш онцгой үйл явдлуудтай байлаа. Нөгөө 2 дахь өдөр шоудна гэснээрээ бүжээ найзуудыг авчир шоудсан. Хонгороо алдрын найз болдоотоо нэг оронд ороод одоо яасан мэддэхгүй ямар ч байсан хамт хонцсон. Жолооч баярхуу хурж ирээд одоо би найз охноосоо салцсан малцсан нэ тэрэг гэж яагаад ядраад байна гэд тэдний гэрт хонсон. Бүжин ч гэсэн тэрийг хонуулсан. Үүнээр би нэг юмыг анзарж байгаа нь хүнд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй те. Үгүй ч юм аа тонохгүй одоо гэртээ харьч гэдэг юм уу те. Эсвэл би чамаа хүргээд өгье гэж явуулах ёстой. Зэн ээж хүн их хатуу ширүүн байх одоо гэр бүлийн уур амьсгал гэр бүлийн ирээдүйд их сөрөг нөлөөтэй мө гэж бодлоо. Алдрын ээж нь бол нөө юу ч болоогүй хадл нэг хөшөө шиг эмэгтэй штэ те байнгын уралж идэг. Тэгээд мэдээж эрэг лагераасаа гэртээ ороод ирсэн. Тэгсэн чинь бүжээний усанд ороод алчураар бие ороогоод гараад ирсэн. Бүжээгийн өрөөнөөс жолооч баярхуун гараад ирсэн. Тэгээ байж идэл бүжээгийн найз хонгороо алдрын ээжийн халаадыг өмсөө гараад ирсэн. Алдрын ээж нь юу болж байна гэд унтлахын өрөөлгөө орсон чинь алдрын хамгийн дотны найз болдоо бас тэр хонгороотой унтцсан байдаг. За гэтээ энэ дээр бол хонгороо нь бол бүр үнэхээр амар байсан ёстой нэрөө яхаас ч буцахгүй хүүхэн одоо хүнтэй сууж хүүхэд гаргаж гэр оронтой болж ивэл юу ч хамаагүй гэсэн нэг тийм байр суурьтай. Ээжээс нь огтхон ч айж имэхгүй. За бараг юун сүртэй эндээ халаад ич хайрын цэвэрхүү өмдсөн шүү энэ төр гэд ээж рүү шидээд тэгээд гараа явдаг. Тэгээ гарч яваад нөгөө болдог шантаажлж чинь чи бол нэг бол надтай хурманд яв нэг бол хоёлаа шүүх рүү явъя. За одоо бүгдээрээ 6 дугаар анги руугаа орё. Шуурхаа явж байгаа. Сургууль сурдгуу. Гүг гэхдээ одоо сурна. Би энэ жилээс сурна, оюутан болно. Тэгээ сургуулаа төгсчөөд аавыгаа яаманд ажиллана. Тийм ээ ба. За 6 дугаар анги эхлэхэд нөгөө хонгороо чинь шантаачлаад алдрын найз болдог. Чинийг бол намайг гэртээ авч нэг бол хоёлоо шүүх орно гэсэн. За ингээ гэрийнхэндээ ингэж танилцаж байна. За энэ үеийн охтуудын уур амьсгал ийм юм уу? Киноны зохиол нь ийм юм уу? Ямар ч байсан бас л нэг бүжээ шиг тийм юм үзээгүй гэсэн нэг тийм одоо хандлагыг гаргаж одоо гэрийнхэнтэй танилцаж хоол идэж байна. Яг ч надад болдогийн ээж, болдогийн гэр бүлнийх гоё тийм яг гэр бүл уур амьсгалыг одоо харуулж байна. Тэгээд аав нь харин тийм дарга марга жоохон яриасаг одоо хөвгөлтэй тийм funny хүн юм байна. 6 дугаар анги хөөрхөн шүү. 6 дугаар анги дээр алтар нөгөө гадаадад томилтоосоо ирэх гээд маш их яарч байгаа. Тэгээд бүжээ нөгөө дууя гээд гэрийнхэн үйлчлэгчтэй хоол унд хийгээд байж идэл утсан дуурайд онгоцны нислэг хошилчлоо гэд хизээ ирэхэн тодорхойгүй болдог. Тэгээ бүжээ эднэрээ дуунтаад тэгээд шүн байжсэн чи алтар гинт орж ирээд тэгээд одоо хувцаа тайлаад гэхгүй юу. Энэ анги хэрэн хүүтэйгээ үзээгүй нь болсон байх шүү. Би ихний ангиудыг хүүтэйгээ үздэг гэсэн. Тэгээ бүжээ алдар хоёр маань ингээд да гэд бинийгээ сансан хосууд те. За тэгээд хатам ээж болвол алтрын ээж буюу бүжээгийн хатам ээж бол ерөөсө бүжээг дургу үзээ язын хിവэрэ ядчих алтрыг байхгүй хооронд найз охтууд нэрж шоудаад нэг найз нь аль хизээний алтрын найз болдоотой одоо ойр дотн болоод унтаж хэвтээд тэгээд
холбоотой болсон. Тэгээ нөө жолооч залуу гэрт нэрээд нөгөөрөнд нь хоноод явцсан. Гэхдээ жолооч залуу бол яг соёлын ааваас даалгавартай яваад байгаа шүү дээ. Гэхдээ хараахан даалгавраа биелүүлж амжаагүй. Хадам ээж нь бол бүжээг тэр үнтэй одоо унтсан, ойрцсон гэж хардж байгаа. Бүжээ бол тэгээгүй гэдгийг аав нь бас нэг жоохон сэрэг хүн те ингээд ойлгоод за энэ зүйлсийг алдрыг ирэхэд бүгдээрээ хинэнч ярихгүй шүү ингээд таг бэйгээд аав нь бол бүжээд итгэсэн хадам ээж бол итгээгүй хэвээр байгаа. За ингээд алдар ирээд бүжээд хэлж байна. Одоо миний томлол дахиад сунгагцсан. Тэгээд би төрүүлж очиод гэр орноо төхнүүлээд би чамааг авна. Тэгээд бичгээр нь бүх юм зэгцлээд хоёлаа хамт явна гэдэг. За тэгээд алдар гэрийн дагаа хоол идчихэтэл соёлогийн аав нь ирнэ. Тэгээд соёлогийн аав мэдээж ирэх айгу янз муутай бүжээ энэнтэй хамт байгаад тэгээд бүжээгийн хадам ээж соёлогийн аав хоёр бол ер нь нэг талтай. Нэг талд одоо бүжээг ингээд шахан зайлуулах хүсэлтэй байна. За тэгээд алдар хэлнэ. Уул нь бол алдар ингээд бие дааж те одоо ээжийн хүү тийм mommy's boy байхгүй тул бүжээд эхлээд шийдвэрээ хэлдэг. Би чамаагаа авч явна гэд. Гэхдээ нэг яалтчгүй нэг юм эрх мэдэл албан тушаалын юм хараат байдал байгаа учраас соёлогийн аав бол одоо тэр бүх юмыг зохицуулдаг юм байна л да. Энэ гадаад явах мох вэ. Тэгээ соёлогийн ааваас гуйн. Тэгээ соёлогийн аав за яг бичиг баримтаа өгөөд гадаад харилцааны яамн дээр бүжингийн бичиг баримтыг өгч гэж байгаа. Гэтэ би яг тэрүүн дээр л нэг гацаах юм болох бол гэж хардж байна. За ингээд бүгдээрээ 6 дугаар ингээ дуустал нь үзье. Гадаадд байхдаа архитектурлээд очиж. Тэгээ нэлээх зохицсон билээ. Тэр соёлоо таамт байсан. Зарим юм үнэхээр санахгүй байгаад байна. Тэгээ маргааш өглөө соёлоо битээр нэг орон дээр нүцгэнсэрсэн. За 6 дугаар анги дээр бол нэг юмны учир тайлагдж байгаа. 5 дугаар ангид бол бүжээ тэр баяр хүү гэж жолооч одоо тусалдаг залуутай болвол яг ойртойггүй өөр унтсан. Харин соёлоо гадаадад алдрын хоёр уулзаад тэгээд алдрыг сутаж байгаа соёлын хоёр бол нэг оронд ороод одоо тэр нь бол баттай боллоо. Яагаад тэгэхээр алдар гадаад руугаа явах болоход аав нь гаргаж өгдөг. Тэгээ аавтайгаа хоёлоо вокзал дээр сууж агаад аава би ийм алдаа гаргацсан гэд хэлсэн байна тий. Тэгээд буцаад одоо за тэгээд алдар яваад өглөө боллоо. Бүжээ өглөөний цагаа уух гээд гараад ирсэн чинь дотор нь ингээд өгөөд бүжээ маань жирэмсэн болсон бололтой. Тэгээ би кино яригчийн хуваар гэхгүй те энэ подкастын эзний хуваар энэ киног яг 6 дугаар анги хүртэл анхааралтай сууж үзэхэд болвол энэ хүүхэд болвол алтрын хүүхэд бүжээ алтраас жирэмсэн болсон. За сайн байцгаана уу. Тэгээ нэлээд хэдэн өдөр завсарлаад бас үр хүүхэд гэр орон ажил төрлийн хажуугаар киногоо бөөндөж үзээд ангиудаа гүйцэхийг хичээж байна. За тэгээд ерөнхийдөө Facebook болон сошиал медиагаар одоо бүжингийн тухай те энэ киноны тухай хүмүүс ер нь таагүй янз бүр юм ярьж байгаа. Тэгээд бүжингийн амьдрал нэлээд хэцүү болж байгаа гэд тийм юмнуудыг би харчаад за киногоо өөрөө үзье гэдээ аль бол харахгүй байсан. Тэгээд бүжин одоо яагаад жирэмсэн болцсон? Яа бүжин өөр хүнээс хүүхэдтэй болсон? Бүжин одоо яагаад юм ядуу болчихоо? Яагаад архинд орчихоо энэ төр гэд тийм юмнууд гараад ирсэн. Тэгээд 7 дугаар анги дээр харин маш тодорхой гарч ийн. Тэгээд кино багийнханд би бол баярлж байна. Энэ киног маш хурдан тийм өрнөлтөө, үзүүштэй үйл явдлуудыг их сонирхолтой хэлбэрээр хийж ийн. Тэгээ жүжигчдийн чадвар нь анги өгсөх тусам, анги нэмэгдэх тусам айгүй мундаг гайхалтай болж байна. Киноныхын 7 дугаар анги руу оръё. За 7 дугаар анги дээр нэлээ их юм боллоо. Бүжин жирэмсэн байгаа штэ тий. Тэгээ алдар гадаад руугаа явцсан. Тэгээ тэр хооронд 6 дугаар анги дээр нэг тогтох гээд хурандаа бэлтгэл хурандаа гэсэн баха. Тим хүн алдрын аавтаа уулзаад ажил дээр юм хүм ярьж байгаа явдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр их дотны сайн найз юм байна л да. Тэгээ тэдний хүүн нэг том гэмт хэрэгт холбогдсон. Бүлэг гэмт хэрэгт. Тэгээд нөгөө хүүхдээ нөгөө тогтох гэдэг хүн чинь одоо арийн алгадаж хамгаалж чадахгүй насаараа цэргийн одоо ажил хийсэн үнэн шудрах тийм хүн. Тэгээд хүүн шоронд явдаг. Тэгээд мэдээж эрэг хүүгийнхэн ээж нь хүүгээ шоронд оруулахыг хүсэхгүй. Тэгээд алдрын аав руу захиа бичсэн байхгүй юу. Одоо манай хүүд ингээд туслаач ийм юм боллоо. Хүү маань шоронд орлоо энэ төр гэд. Тэгсэн чинь алдрын ээж нь тэр захиаг нөхөртөө үзүүлээгүй.
аваад нуучдаг байхгүй юу. За одоо энэ хэрэгт нас манай нөхөр холбогдвол ажилгүй болно гэд нөхрөөсөө тас нууцсан. За тэгээд тэр алдрын аавынхын найз бэлтгэл хурандаа гэдэг хүн нь энэ стрессээ даахгүй амрууга буу чиглүүлж агаад өөрийнхөө амийг оролцсон. За тэрийг нь сонсоод алдрын аав нь зүрхээр нь хатгуулаад тэгээд нас орсон гэртээ. Гэхдээ нас орсон шалтгаан нь тэр амиа хорлж нас ордог цэргийн хүний эхнэр нь алдрын аав руу залгаад одоо чи миний нөхөр тусалж чадаагүй те чи өөдгөө одоо би чамд захиа битсэн чи миний захианд туслаагүй энэ гэж хэлээд тэгээд алдрын аав нь гэртээ ирээд эхнэртэйгээ хэрэлдээд муудалцаа тэр захиа хаана вэ гэд бүжингээс нөгөө нэг гэрийн үйлчлэгч эхнэрээс асуугаад тэгээ ингээ ярьж агаад зүрхний атак аваад нас орсон. Алдрын ээж нь мэдээж эрэг буу юм болон түргэн ирээд аварч чадаагүй за тэ ажил явдал гээл зөндөө болсон. Гэхдээ алдрын ээж нь тийм амар гуниглаагүй. Тийм амар хүнд байдалд ороогүй. Тэгээ тэрийг ажигласан бүжээд энэ яа уучлаарай жоохон хамар битүүрээд тэрийг ажигласан бүжээ болохоор манай хатам ээж ямар сэтгэлийн тийхэд юм бэ? Яаж ингэж байж чадчихна энэ төр гэд боддог байхгүй юу? Тэгээ хатам ээж нь бүжээ рүү уурлаад чи юу н яваад үг зайлаад үг чи энэ гэрт ирснээс хойш манай гэр жаргал үтсэнгүү чи яваач гэ бүр ингээ өмнө нь сүхүрт суугаад ингээд алах авсраад чи явчихдаггүй яваач дайдаггүй гэ бүр гуйгаад байдаг. Тэгсэн чинь бүжээ би явлаа гэд уйлаад тэр гэрээс гараа явсан. Тэгсэн чинь хатам ээж шууд босч ирсэн ээ. Нөгөө гэрийн үйлчлэгч рүүгээ. За болоо тэр явах хэрэгтэй байсан. Тэгэхээр ингээд жүжиглсэн байгаа байхгүй юу. Одоо ер нь хатам ээж л одоо өөрийнхөө нөхөрт тэр захиаг уншуулаагүйгээс болоод нөхөр нь тэр стрессээ даахгүй нас орцсон. Тэгээ бүжээг явуулсан. За тэгээд алтарлуу утасддаг. Гэтээ ярьж чадахгүй байж тал алтар өөрөө гэрлүүгээ залгаад ээжтэйгээ ярина. Тэгээ надад 3 хоногийн чөлөө өгсөн гэд алтар ирэх болдог. Гэтэл ирэх үед нь нөө жирэмсэн бүжингийн хатам ээж нь хөөгд явуулсан. За тэгээ нөгөө бүжин чинь нөгөө сурж тассан одоо нөгөө үйлдвэрийн дотор байрандаа ирж байгаа. Тэгсэн чинь хонгороо нь байсан. Нөгөө найзууд нь буцаа хөдөөрөөгөө явцсан. Тэгсэн чинь хонгороо чинь болтоог найзтай суунагээ бүрчичрээд ингээд хуурамч жирэмсэн болцсон явж байгаа юм байна. Тэгээд гэрийнхнийг нь өөртөө татахын тулд гинэ. Тэгээд бүжээдээ одоо хонох газар байхгүй ингээд хаана хонох вэ гэж бүжээ нь асуудаг. Одоо намайг хонох газар олж өгөөч ээ гэд. Тэг хөдөөний хүүхдүүд чи ер нь айгүй хэцүүтэй ингээд танилцалгүй болвол ийм хэцүү байдалд орж байгаа. Тэгсэн чинь хонгороо нь ер нь нас харгалцахгүй л ирчүүдтэй уулзаж хинд боломж хинд албан тушаал байна хин одоо байр савтай тийм хүмүүстэй л ингээд уулзаж тэдрийг уургалах юм бодолтой хүүх юм шиг байгаа юм л та. Тэгээ бас нэг конторын даргатай хүртэл танилцсан байгаа маа. Тэр конторын дарга нь бол энэ охтуудаас хамаагүй насаарах. Тэгээд за би чамд нэг хүний хаяг өгье чи зөвөр гэрт нь очиод хонгороо намайг явуулсан юм а гэл яваад орчих гээд тэгсэн чинь хонгороо одоо нэг тийм ахмаг насны эрэгтэй өнийг би танд одоо ихнэр олж өгнө гэд хэлсэн юм шиг байна. Тэг бүжээ нь орсон чинь нөгөө хүнээс та өмнө нь мах тавиал, талах тавиал байгаа бүх юмраа дайлал тэг арх өгдөг тэгсэн чинь бүжээ би жирэмсэн гэлсэн чинь нөгөө нь уурлаад хамаг юм хураагаад тэгжээс на бүжээ уйлаад одоо надад хонох газар байхгүй та намайг хонуулчихлаа гэд. Тэг нөгөөтх нь нэг гинт одоо гайгүй болоод бүжээг би конторын дараагаа насаараа ганц би яваад чамайг хараад аяух баярлсан гэж хэлээд тэгээд ажилд авдаг конторт. Тодорхой хугацааны өмнө үйлдвэрийн байрнаасаа гараад баян дипломат гаралтай цэргийн хурандаагийн хүүхдтэй суугаад 20 мийгээд хам тамдраа жирэмсэн болоод найзуудыгаа авчраа шоудаад саяхан шал өөр ингээд орчинд байсан бол одоо ингээд гинтхэн байрны подвалд амьдраад тэгээ жирэмсэн нөхөр нь байхгүй тэгээд ийм шинэ ажилд ороод одоо нөхрөө хүлээж байгаа. Гэхдээ энэ анги дээр бол нөхөр нь ирэхгүй янзтай яа тэгэхээр ээж нь нөгөө дундуур нь баах юм зохицуулчихж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо 7 дугаар анги маань дууслаа. Нилээн тийм гонигтайгаар дуусж байна.